Сайн байцгаана уу хүүхдүүдээ, та бүхэндээ 9-р ангийн мэдээлэл зам хичээлийн амралтын гэрийн даалгаврыг хэрхэн хийх талаар зөвлөмж хүргэж байна. Мэдээлэл зам хичээлээр 1-р үргэлжлэл дараах 4 бүлэг сэдвээр хичээл орсон. Мэдээлэл загвар, компьютер, алгоритм, баримтан мэдээлэл. Амралтын гэрийн даалгаврыг ерөнхий 3 хэсгээс бүрдэж байгаа. Теле хичээлийн үзээ тэмдэглэл бичнэ, алгоритм блок схемийн аргаар бодлого бодно. Word програмыг ашиглан хуудас автоматар дугаарлах, хөл толгой мэдээлэл оруулах, математик томьёо бичнэ. Мэдээлэл загвар, компьютер гэсэн энэ хоёр сэдвийн хүрээнд хавсралтанд би холбоос илгээн тэр холбоосороо теле хичээлийн үзээ дэвтэр дээрээ тэмдэглэлээ бичээрэй. Алгоритмыг бодох блок схемийн аргаар бодох 3 арга байдаг. Шугаман, салаалсан, давталттай. Жишээлбэл бодлого 1 2 тооны нийлбэрийг олох алгоритмыг блок схемийн аргаар зохио. Шугаман алгоритмээр бодсон байна. Бодлого 2 AB2 тооны багыг олох алгоритмыг блок схемээр зохио. Энэ бол салаалсан алгоритмээр бодсон хэлбэр нь байна. Давталттай алгоритм буюу тоолборт буюу параметртай бодсон бодлого байна. Жишээ бодлого. Натрол n тооны өгөгдсөн бол 0-аас n тоох хүртэлх тоонуудын нийлбэрийг ол. Блок схемийн аргаар ингэж бодно. Дараагийн бүлэг сэдвэнд баримтан мэдээлэл боловсруулах. Даалгаврын зорилгоор бичвэр боловсруулах програмыг ашиглан автоматар дугаарлах, хөл толгой мэдээлэл оруулах, математик томьёо бичих өөрийн чадвар. Ерөнхий гарчгийг идэвхжүүлээд автоматар гарчгаа бичих зааврыг багш нь та бүхэндээ хүргэж байна. Дараа нь тусгай тэмдэг томьёонуудыг ашиглан томьёо бичнэ. Мөн зааврыг та бүхэндээ хүргэж байна. Үнэлгээ. 2021 оны 1 сарын 12-наас 2021 оны 1 сарын 29-ны дотор илгээвэл 5 оноо. 1 сарын 30-наас хойш тооцохгүй. Шавнартай амжилт хүсье.